Сайн байцгаана уу найзуудаа, та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Сайхан баярлцгаасан уу. За подкаст маань нэг хэсэг хугацаанд жоохон завсарласан. Зочд маань аялал зугаалаар наад ингээд надад баригдгаа байсан. За тэгээд одоо нас цуглаж эхэлж байгаа шиг байна. Өнөөдөр ингээд 21 дахь дугаараа та бүхэндээ төлөвлөхөд бэлэн болоод байна. Өнөөдрийн зочин миний хөндөж явдаг миний маш их хайртай нэгэн уран бүтээлч ах маань миний урилгыг хүлээж аваад ирсэн байгаа. Энэ бол одоо хөгжимчин, гитарчин Довдонгийн инх бол ах маань миний урилгыг авсан. За бид нар бол бүгдээрээ гэр бүлийн хүмүүс бол одоо Вовка гэж одоо дуудлаа. Та нар ч гэсэн сайн мэднэ. За инх бол ахаа сайхан наадсан уу? Сайхан наадлаа. За та бүхэн сайн байцгаана уу? Наадмаар Монголд байсан байгааг байсан. Гадаад тэрний өмнө нэг явсан тий? 3 сард явчихсан. 3 сар тий. Урс. Юу, Скандинавын орнуудаар баха явчихсан. Ямар гоё. Норвег, Швед, Финланд. Өстой гоё газар шүү дээ. Жаргалын индексээр тэргүүлдэг орнуудын нэг үедтэй тэр Финлянд энэ шүү дээ. Гоё л газар. Гоё л газар. Та анхудаа явсан юм? Тэр анхудаа явсан. Атаарч дайм болж байгаагүй болохоор тавьчихсан. Бүх юм. Дөрөвчтэй их байна. Их гоё. Яг орчин үеийн нөгөө нэг юу байж лээ. Европч бахан цагаач дээр дүүрсэн гэл. Тий, тэр чинь албаа цагаачтай чихээд байгаа Европ руу. Амар том миграц явуулж. Тий. Би танаас бас нэг уулзаад би ч хоёрын тантай ингээл радиод байх хугацаанд олон уулзж байсан, ярилцж байсан. Тэгээ нэг зүйлийг асуугааг бол андаа өргөцсөн байдаг. Таны Вовка гэдэг нэрийн учрыг юу гэсэн юм бэ? Одоо бодвол одоо 120-ын л одоо байрныхын л үгөө биз дээ. Байрных л өгсөн. Вовка чи нөгөө онгоны суперстар мөн үү? Биш үү? Тэр үед бас яг тэр онгон нэрд гараагүй байсан. Ер нь зүгээр болдоо гэдэг нэр маань Вовка болсон жагс эхлэхгүй хөгжсөн. Тэгээд би одоо өөрөө сайн сандгүй ямар ч тэгээд намайг Вовка гэдэг болсон. Тэгээд нөгөө манай байрны болдоо маань том болдоо гэдэг нэр. Том болдоо Вовка гэдэг хоёр болдоотой хийж байгаа. Тэгэл нэг үтсэн тэгэл ингээл явсаар ажиллаа да. 60 хүрч идэг Вовка нэртэйг явж идэг. Нийтийн нэр болсон тий харин тий. Тэр чинь хамгийн гол нэг гоё. Манай тэр 121 утсан 89 он хонхын тоглолтыг үзэж байхгүй юу? Тэгсэн чинь нөгөөд чинь яахтай манай тентхийн хүүхдийн чинь Вовкагаа гэрлчихгүй юу? За. Тэгсэн чинь ант Вовка гэрлээд тэгсэн чинь нэг засгаанаар орж чинь хин цогцоо амар байхад яа на Вовка гэдэг. Өөрийн дуудажиг яваа. Өөрийн дуудаж ашиж явахд нь гол хүн байсан юм чинь тий. Өөрийн дуудаж ингээ батсан. Тэгсэн чинь нөө их хоёр нэр яа Вовка гэдэг нэ гэсэн. Тэгсэн чинь жагаарсаж намайг хэлж байгаа гэсэн. Тийм байлгүй дээ. Яагаад гэсэн чинь манай тентхийн нэг бацаа энд үзэж ах шиг тэр Вовка хаа гэж тэгээд аахгүй. Вовка гэдэг. Цагаат их яг хоёр шокнд орсон баг. Шокнд ороод гарч бүр гайхацсан ингээд амар эвгүй байдалд орсон явж байгаа байхгүй нэг онгоо тал холбоод байгаа байхгүй. Одоо ингээд уучраа алхаа гэдэг. Би жоохон тэгж гайхалжсэн. Намаа хэлж байгаа маа гэж ёо тэр хоёроо санаа авч байгаа гэж. Одоо нэгэнт одоо та цогцоохон агсныг за тэгээд их хоёр ахыг дурсаж байгаа учраас инх болд гэдэг хүнийг ярихын тулд заавч хон хамтлагийн хууцыг эргүүлэх хэрэгтэй. Хон хамтлаг. Одоо саяхан нэг хоёр та хоёр маань бас хон хамтлагийн нөгөө эргэн дурсамжийн нэг хамтлагийн юмд орчих шиг болсон тийм нэг хавар боллоо нэг тийм. Тэр ганц их хоёр орсон. Инх хоёр ахт орсон тийм. Өнгөрсөн жил харин нэг B гэсэн тоо биш ээ хотлоо ярьчихна. Rocket B-ийн тоглолтын дээр бид гур гарсан. Нөө цогцоохны хүүтэй хамт. Тэгээд 6 дуу тоглоод тэгээд залуучууд маань бүгд хонхын доонуудыг 6 доонуудыг цаасан малгаас бусдын цаасан малгын хэл дахитай мэдж байгаа. Тэгээд бусдын бүгдийг мэдчихсэн. Тэгээд тэр тоглолт бол үнэхээр гоё байсан. Тэгээд би бас энэ даршин дэлгэхэд нэг B гэстэй бас Rocket B талхай X гэх харин тий. Бид ч нэг залуучуудын нэг яадаг болохоор зүрээд байгаа. Цогцоохон гэсний хүү одоо бас тоглолтыг дуулдаг. Яг нь ер нь бол одоо бид нартай хамт явж л байгаа. Тэгээд би бол
нэлийн дээр бас гитар зааж байсан. Тэгээд одоо бол бидний уран бүтээл хийхгүй байгаа шүү дээ. Зүгээр хууч номнуудаа л тэгээд яг хаа нэг хоёр төр бол ямар ч зам зохицоор хөө байж гэж бодож байгаа. Бас бид дээрүүд гуруулаа л байсан юм чинь тийм ээ. Тийм тэгээд сони шүү. 90-ад онд би яг өөрөө яг тэр үеийн бүтээгдэхүүн яг хүүхэд залуу байсан. Тэгэл арчлал гараад хонхын дуунууд ингээл хуурчигнаас хуурчиг руу хуулагдаад орцноос орцны ингээл хооронд ингээл сонсогдоод цангинаал явж исэн үе. Бүх дууг нь мэддэг те манайхан. Сони шүү. Энэ ховор шүү. Одооний ингээл уран бүтээлчдийг харахад 80 90-ад оны 60 70 80 90-ад оных нь мэдээж ихэнх дууг нь мэднэ. Одоо орчин цагийн хамтлагуудыг бол бүх дууг нь мэддэг хүмүүс ховор. Тэд хонхын дуу бүгдийг мэддэг байсан. Ягаад гэвэл тэр үеэр за сэдв агуулгын үед бол нэлээд сангаа талсан ба. Тэ? Нийгмийн одоо шүүмжилсэн, ягталсан хэлбэрийн юмуд гарсан шүү дээ. Юу нь яг энэ тухай ярихад бол гой төвхөлтэй. Тэрийг бол надад энэ хоёр ярьжсэн. Нэг цогцоон дээр ч оюутан байхын тул энэ тэнд тоглоо явж байгаа хэрэгсэн байхгүй юу? Ирэхүүд. Тэгээд тэр хооронд чинь цогооч бас ай хийх үг ай хийгээд дуунууд хийдэг байсан. Тэгээд ер нь нэлээд олон дуу болцсон. Тэгээд цогцоохон Монголд тэр төгсөөд энд ажил орсон байгаа шүү дээ. Тэгээд сэтгүүлчээр ажиллаж байхдаа хамтлагуудаар очсон юм бэл. Соёл эрдэнэ нэмсгэл одоо юу л тэр үед байсан хамтлагуудаар. Тэгэхэд ерөөсөө тэр хамтлагуудын хинч цогцооны дууг наа чи нэг л биш вэ гэдээ авч хэлцээ гэж байгаа. Ягаад тэгэхээр цогцооны дуу ч өөрөө тийм шал өөр өнгө байсан шүү дээ. Яруу нэрийн тийм бас өөр бүр сайн ярууд ингээд жоохон орс маягийн юутай зөвөр орс сургууль төгсөн. Тэгээд тийм фейлинг гэдэг үгтэй сэтгэлгээтэй. Тэгээд ерөөсөө хүмүүс яахгүй байна гэд нэг хоёртай нэг ярьсан баг. Тэр хоёр уулзаад. Тэгсэн чи хоёр гүчээр нь заах хүнөөж болох гэдэг. Наад өөрөө дуулаач. Би болох юм уу? Тэгээ энэ хоёр зоригжуулаад тэгээд өөрөө дуулсан. Тэгээд тэр хоёр чи анхны дуунууд нь яваа нэг жижигхэн кайзер дээр бөмбөр тавьж жагаад Ашаант 18 алтан тасалгааны зонх гээд 2 3 дугаар хэцээс цаасан малгай гээд тэгсэн чинь л байхгүй тэр дуун ерөөсөө шууд хүмүүст хүрээл түүнийхөр бол хийт болол ерөөсөө ингээл амар тарцсан гэж байгаа байхгүй. Тэгээд ерөөсөө болох юм байна гээд тэгсэн чи яг тэр үеийн бас юм их гоё юм л та. Энэ хоёр ахын аав нь юу нэг хүчмэн зохиолч дээр Сэлваны дараа байсан байхгүй. Тэгсэн чинь бах японууд ирээд явсан гэж байгаа. Тэрнээс биднээс өмнө тэгээ японууд явж хүчмэн хүмүүс яваад тэр Монголын одоо филармонтой танилцаад яад. Тэгээд тэгж явахдаа тэр японууд юу ажилласан гэхлээр эдгэрт юм нэг жижигхэн студ маягийн юм хийх хэрэгтэй юм байна. Студ гэж юусоо радио дээр телевиз дээр бичдэг юм байна. Тэгээд тэр чин уулнуудад заавал их шаардлагагүй жижигхэн авар хэмжээ багтаа болцсон. Тэгээд хөгжмийн зохиолчтой хоронд дараа нь тэд төлөөлж явсныхаа дараа бэлий ирсэн чинь жижиг хэмжээний студ ирсэн байхгүй. Тэрний явахдаа студ жоохоо микрофон, пульт тэгээд жижиг хоёр яригчтай. Тэгээд дамран том хоёр юутай нэг хальсан микрофонтой тэгээд бас жижигхэн сурвалжлагчийн микрофонтой ингээд нэлээд тийм юмнууд ирсэн байгаа. Тэгэнгүүт яг тэр нь намсарж байгаа тэг гардаа ирдэг. Тэгээ нөгөө хүүгээ мэддэг болохоор чи энийг хариуцаад яв энэ маш чухал юм байгаа гэдэг. Нэг хоёр ах чинь амар техник тэр юм шүү дээ. Айгуу дуртай тийм хүн болохоор. Тэгээ энэ хоёрын мэдл дээр тэр студ ирсэн байхгүй. Тэгэл ерөөсөө энэ хоёрын чинь 10 жилийн хүүхдүүд нь соёл эрдэнэх юм чинь. Цаамаа хэлээ самаа тэгээ тань мэддэг л дүр. Бүгд аавын зэрхүүд шүү дээ. Тэгээд яг угаасаа багаасаа хамт өссөн. Тэгээд нэг хонхынхаа санааг хэлээд Даймах Батулд банди тэгээд Цомах тэгээд энэ хоёр өөрөө дуу хор дээр би гитар дээр тэгээд бид нар чинь хонхын бичлэгүүд бүгдийг хийсэн аахгүй. Анхны бичлэгүүдээ. Тэгээд ер нь тэр үедэр миний сонссон өмнө худлаа ер нь Монголын радио телевиз чинь бүгд моно төвчдөг гэсэн шүү. Тийм шүү дээ. Тэгэнгүүт
тэр техникэн дээр чинь бүгдийг стерео бичээд тэгээд бүх дуунуудаа 2 удаа бичиж дуусгаад 10 бат өдрөө тэгээд тэрийг тэр хоёр дараа нэг хоёулнаа хийж байгаа хоолоонууд бичээд тэг ингээд тараацсан байхгүй. Тэгээ 9 сарын 27. Одоо энэ пензэнд орсон байгаа бичлэгүүд нь яг тэр бичлэгийн хувилбараар дараа нь шинжлэгдсэн үү? Үгүй ихэнх нь тэр хувилбараараа. Тэгжээс гоё болсон. Оригинал тий. Тэгээд төрсөн дөр тэр хувилбар дээр дуусан цагаагийн хоолоо байх шүү дээ. Оо тий. Үнэхээр гоё түүх байна шүү. Тэгээд Япончууд яагаад тэгсэн бод юм? Уу яг одоо Монголын одоо хөгжмийн зохиолчтой холбоо энэ филармонид бүх хүмүүс харилцаа явж байхдаа өөрсдөө хэрэгжлэн хүмүүс байна. Харж байгаа за эдгэрт ийм юм дэмжлэг өгвөл их тус болох юм шиг байна гэж. Одоо ер нь тэр Япончуудын тэр дэмжлэг бол тэгэл хонх дээр гарч ирэл тэр арчлалт хүртэл одоо тэг хөв нэмрээ оролцсон шүү дээ. Японы тэр одоо ер нь юмыг ингээд тий зөв сайхан сэтгэлээс хийх юм бол тэр чинь ингээд үр дүнтэй юм сайхан үйл явдал. Хүмүүс ямар нэгэн хашиг хонжоо тий одоо Монголын сэтгэлгээгээр бол тэрийг нэмж 3 хүнээр зараад мараад гэж солиороо явчих. Энэ гурлаар мөнгө хийгээ. Тийм байсангүй тэгээд юу хонхоос ч хойш ер нь фонограм гэдэг юм гарч ирлээ шүү дээ. Фонограмд хичээд дээрээс нь дуулчих болох юм байна. Ер нь бол энэ нь болохоор угаасаа барууны практикт байгаа шүү дээ. Телевизийн нэвтрүүлгүүд бол бүгд ингээ фонограмаар явдаг. Тэгээд тэгэнгүүт нөгөө нэг одоо барууны бас нэртэй хамтлагууд чинь фонограм явах дургуун хүрээл яг фонограма тавьсан мөртлөө хоорондоо хөгжмөө солилцоол ингээд хадмаар амьд тийм юу яаж ахгүй сахилгууч байгаа байхгүй. Ер нь бол телевизийн нэвтрүүлэг одоо ингээ харахад бидний багхдаа ер нь одоо ч гэсэн телевизийн нэвтрүүлгүүд ихэнх нь яг амьд тоглож байгаа тийм юм ховор штэ. Ихэнх нь фонограмаар. Энэ шоуд бүгдээр л фонограм. Тийм фонограмаар л явдаг байхгүй. Тэгээд тэр үед ч одоо тэгээд бидрээс хойш одоо олон хамтлаг гарлаа штэ. Тэр ингэж болт юм байна гэл. Тэгээд ерөөсөө соёл эрдэнэ өрнөр чи өөрөөсөө фонограмын өрөө болоод тэгэл титэм намын олон хамтлагууд. Одоо тэгэл юу байгаа штэ. Манай цавуугийн шигчгээ. Тэгэл ерөөсөө тэрнээс хойш одоо бүгд л тэгж дуулаад тэгээ зохиолын дуугаар ороод тэгэл зохиолын дуунаас зөндөө олон гайхаад гарлаа штэ. Танад чи бүр ингээд Япончуудаас тусламж авчаад тэр гоё бааз суурь бичлэгээсний дараа нь баха тий бүр NHK-д очиж бүр бичлэгэнд орж гардаг баг шүү тий. Тэр чинь явсан нэг тал байгаа. Тэр чинь тэр нөгөө Аякогийн хүүхэн биш үү? Тий. Тэр чинь нэг тийм юм зохион байгуулад. Тэгээд манусэл яг нэг онгоцоо билээд өөрсөд агаад 7 хоног явсан. Ихтэй яг олчлоо их сургуулиудаар явж тоглоод уулзалт ярьслах мэгтэй. Энэ Монголд яг юу болоод байна. Тэр тухай цагаа онцод сайн айлж өгөөд. Тэгээд тэрний нэг одоо оргил хэсэг нь болохоор телевизэд гадаадын жишээ гэдэг мэдээний сувгаар тэр болон ороод тэгээд нэг бичлэг хийсэн байгаа шүү дээ. Хонх хамтлагт ингээд цагаах, инхаах та ингээд 3 байж бус бүрдээ бүгдээрээ хамтлагаас гадна ажил хийж исэн хүмүүс үстэй. Тий. Би юу асуух гэдэг нь тэгэхээр тухайн соёл эднэр бол ойлгомжтой улсаас цалингаа авч. Хайд маань яаж санхүүждэг гэсэн юм бэ? Яг бид нар тоглолтоос яварсан. Тоглолтын чинь ингээд жилд нэг ганц юм тэгэл одооных шиг ингээд ийм халтур малтур гэж байсан. Чинь юу халтур гэж бид нар тоглолт хийдэг гэсэн. Зүгээр тийм халтууранд бол барахтаа ер нь яваагүй. Байдгүй. Зүгээр л Төв аймаг тоглосон, Улаанбаатарын бүх даалгаврууд тоглосон. Тэгээд Архан Эрдэнэр тоглосон. Тэгээд дараа нь 40 дэхтэй яг нэг 89-с 90 хооронд л болж байгаа юм л да. Анаа тоглолт болсон шиш. Тэгээд явж идэл Германы оюутнуудаас хүмүүс ирж үзээд манай хөргөх хавьд байхгүй. Бас нэг оюутны байгууллагт ажилладаг байсан. Тэгээд танаг ерөөсөө 90 оны хавар Германы тэр уулзалт дээр үрийгээд тэгээд тийш очиж тоглосон. Тэгээ вэжидл Япон руу явуулчлаа гэд 90 оныхаа 11 сард ч юм уу Япон руу явж тоглосон. Тэгэл ер нь Японы телевизээр анх монголчууд гарсанд бол бид нар баг шүү.
Эл тайд чинь дараа оюутлгүүр яваал. Тэгээ 90 чинь бас нэг шоу муу их тайвны тухай дуумууд удаа тэгэл явж исэн түүх байгаа. Тэр чинь болохоор нэг солонгос болдог нэг их наадмын нонд манай нэг авиаслыг ах нар байгаа шүү дээ. Бүж яхаас яг хүртэл явсан. Тий харин тэр чинь телевизэд ажилладаг тийм залуучууд байгаа байхгүй. Биос их ахад тэр бүгдээр орцсон. Үнэн ахтай чи бас 2.5 хамт. Хамт байсан та хоёр тий. Тэр чинь энэ хоёрын FM гэж боддог байсан л тийм хүмүүс. Тий. Яа одоо ч явах байсан л лээ. Гэтэ би 2.5 бас найруулагч байж хат нэг фонд энэ өгч. Яах юм. Яасан дугуйч агарсан гэдэг реклам маш их явдаг. Автосторын ил газрын реклам. Бас л мондөг юм. Яг таны хэлдгээр яг тийм хөгжим мэдрэмжээс гадна техник айгуу тийм мэдрэмжтэй юм. Тийм, техникт үнэхээр сайн. Айгуу тийм ерөөс нэрийн чимба ажиллана. Тэгээд тэр бичлэг. Би яг тэгээд энэ хоёрахаас 105 дараа бичээс хэлсэн дээр аудио зөвхөн саундын хуулж болдог мод эндээс сурч байлаа. Тийм үү. Тэр 150-ын эфир чинь тэгээд яг VHS-аар л явдаг байсан шүү. Тийм. Сүүлд тэр мини диск гэж юм гарч ирэл тийм. Та ер нь сүүлийн үед юу хийж байна? Тоглож гин үү, яаж гин? Одоо би ч одоо яг миний мэдж байгаагаар нэг сүүлийн үед маш идэвхтэй бас латино стилийн, фламинго стилийг бас нэлээд нутагшуулах гэж үзэж байна. Одоо шавнистайч болсон гоё уран бүтээл хийж байна. Ер нь л яг сүүлийн 10 хэдэн жил яг нэг өөр явж байна л да. Тэгээд тодорхой үр дүнд гарч илээ. Ер нь яг тийм фламинго цогцолттой Монгол аягааг нийлүүлсэн. Одоо тийм хөгжим хийгээд явуулчихлаа. Тэгээ анх бол сэрсэн талыг тоглоод гэсэн. Тэгээд энэс хойш ялан марыг тоглоод. Тэгээд ер нь бол одоо тийм чөлөөт хөгжимчин гэдэг маягтад явж байгаа. Зөв тэр талаар бол бас аялгуунууд хийгээд хийцэн байгаа юмнууд байгаа. Тэгээ яг тэр аялгуунууд болохоор хүн төрхөөсөө илүү баримт киноны хүмүүс бас их сонирхож байна. Кинонуудаа хийж байна. Ч бас нэг өөр хөгжим байхгүй. Монгол аялгуу боловч фламинго ритмтэй. Тэгээд фламинго ритм гэдэг чинь ерөөсөө бас дотор нь морины төвргөө явж байдаг байхгүй. Тэгээ Монгол хөгжимтэй аймаг гоё тохирдог, таардаг. Тэгээд сүүлрүүгээ би ч одоо нэг фламинго аянууд руу одоо Испани хөгжим рүү их орчлоо. Тэргээд агаад ер нь дохоо миний одоо нэг мөрөдөл байна тэр юу гэхлээр тэр оркестртай хамт нэг тиймэрхүү гитар ай хийх тийм мөрөдөлтөл явж байгаа. Тэгээд нэг өдөр хийх л бах та. Их удахыг бол одоо цалгаан гитарг өөрөөл төсөөлж ярахгүй. Гоё урд нь хийжсэн гоё одоо ч гэсэн шинээр цалгаан гитар дээрээ гоё рок, блюз тоглож байна. Нөгөө нэг 92 онд хийсэн миний нэг аяа байдаг шүү дээ. Тэрийг нэг 5 жилийн өмнө шинжилээд хийсэн байгаа. Тэгээ ер нь яг цаг хугацаанд л байт юм байна. Яг би одоо клип хийгээгүй зүгээр яг өөрийнхөө YouTube сувг Facebook дээр л тавьж байгаа юм л да. Тэр чинь багхан хурайл харж байгаа амарч байгаа. Тэрэн дээр клип хийгээд нэг юм бол бас тэр миний тэр нэг Requiem гэдэг аяа байгаа шүү дээ. Тэр бол бас гоё аяа. Одоо би тэрнэр юугаар нь багтаглаа нэг манай шарв ах шүү дээ. Мань хүн төлөөр дээр нэг Requiem тоглодог шүү дээ. Тэгээд би нэг удаа төрөөг студиуд ирсэн чинь шарв ахаас швавгүй чиний энэ ая гэж тоглож шүү дээ. Ямар гоё. Чинийг өөрөө зохиосноо гэсэн чинь. Өөрөө зохиосноо энэ тэндээс госсноо гэдэг. Тэгсэн чинь би наач цэвэр миний юм шүү ахаа гэсэн чинь тийм юм. Би нэг зарим нэг аккордод ингэж бодлсон байт нэг сонстоо гэж сонсгоод тэгээ би ер нь энэ тэнд ингэ тоглохоор ингээд мань хүн яг ингэ одоо уулзлууд явагдсан шүү дээ. Гадаад ч тэгэхээр нэг өөрийнхөө юм тоглох бас тань биш байт юм байл та. Тэгээд бас яг хашир таалагддаг аяа миний дээр аяа тэгэл энэ тэнд ингээд тоглож идэг. Тэрэндээ би
өөрөөр их бахархсан шүү. Тий. ив том хүн тэгээд Тий. эсвэл гоё. Яг хөө тэр миний аян нь болохоор юугаар онцлог байсан гэхээр юу гармон тэр үедээ байгаагүй ихгүй аян бол. А тэр гармон бол манайд таалагдсан. Тэгээ би дараа нь шарвахын юуны гармонууд ингээд задлж үзэхгүй. Тэгсэн чинь яг тэрдээ адилхан юмнууд бас зөндөө байт юм бэл. Тэрийг өөрөх нь хийдэг юмтай адилхан хийсэн мангад шинжлэх шууд сонсоод наалдаад тэгээд сурцсан энэ тоглоо яасан гэхлээр баяртай байдсан шүү. Өн мэдсэн бол тэгээд хамт нэг тоглоод авсан бол тэг уг нь бол үгүй яхаа битэр ч зөндөө уулзчихсан л та. Тэгээд хашир тоглоод яг хинд нь ийм аккорд хийсэн энэ ямар сонсогч юм гээл гоё байна наач ингээл. Тэгэл тэгтээ бол яг тэр үед яагаад ч юм шар бахта тоглоё гэж санаанд бууж исэн. Тэгээ яаж буух вэ? Би шар бахта тоглоё гэж хэлж чадахгүй шүү дээ. ингээд энэ хавар өвлжингөл бидний хайртай дотны хүмүүс бас ингээл тэнгэр рүү хаяллаа. Тэгэл одоо таны хувьд бол мэдээж хэрэг манлайх юм бас хагцал бас нэлээд хүн туссан баг те. Эсвэл таны бас гүмээр таны бас нэг дээдэлдэг хүмүүсийн нэг байсан. Тэгэл яах вэ? Бид чинь одоо яг би гитар тоглож эхэлж байхад бол ерөөсөн манлайх, асан бадах, олоож ах гэл энэ ч ерөөсөө бидний яг харж баган дуурайдаг хүлгэж шив болдог хүмүүс аахгүй. Жишээлбэл би яг манлайхыг бол харангийн концерт биш. Бид нэг юуны концерт хийсэн. Манлайх тоглож байхад бол ингээл ганы байр яаж тэр яаж тоглож чинь гэдэг тэрийг л харж зогсож байсан байгаа аахгүй. Тэгэл тэр чинь тэр ч одоо бидний л хүлгэж шив болж исэн хүмүүс л юм чинь. Онцгой жилгээл надад бас тийм санагддаг. Одоо яах вэ? Хүний амьдрал чинь ганцаараа ирдэг, ганцаараа буцдагаас хойш. Энэ бүхэнтэй тэгээд бид чи эвлэрэл явна шүү. Таны бас нэг миний хэрвээ бүр андуураагүй бол та 2 ч удаа бас нэр дэвшсэн баг шүү тий. Аа тий. Улс төрийн хувьд. Та яагаад юу нэг тийм сонголт хийх вэ? Өө би ч нөөрэ Герман магистр төгссөн, улс төр судлаар төгссөн шүү дээ. Тэгээд одоо нэг тийм эзэл эзэмшчихэд одоо нэг дэвшихгүй байна гэж чинь. Одоо бороо үсттэй. Хэдий дэвшигдээгүй ч сонгогдоогүй чсэн би ямарс өөрөө хийх ёстой гэд тэгээ хийж байгаа байхгүй. Тэгээ яг хав дээрэс нь нэг боломжтой юм болохоор жижиг намууд ч бас дэвших хүн олддгоо. Тэгэл тэр намуудаас яриад тэгэл очиж уулзж байгаа Нова намын юмнаас нэг дэвшижсэн. 2 3 ч удаа дэвшлээ. Би хоёрын санаад байна. Тэгээд мэрэгчлээс гадна тэгээд танд энэ дотор ч нэг юм байдаг бахад би боддоо шүү дээ. Нийгэмд болохгүй бүтэхгүй юмтай таавал одоо шулуун шударгал ингээл хилчдэг бухимдөө байдаг л анзаарэгддэг шүү дээ. Тэр процесс өөрөө таныг нэлээд хөтлсөн баг. Тэгээд дэвшээ бас нийгэмд бас нэг гоё гэрэлгийгээ засруулчихъя гээл тий. Тэгээ ер нь бол анх 2000 он суулж өчрж ирээд ингээ хүмүүстэй уулзаад гээд явхад бол нөгөө бидний наачлалд хамт явж исэн одоо тий. Нөгөө лидерч бүр том орцгоцсон. Би болохоо дотроо юм гиний юм бодцооч. За ингээ дүүн Герман сургалтгчид ирлээ гэдэг. Тэр хүмүүс тийм өө өстө маш зөвгөл ингээл ажилд ороод явах гэж бодсон байхгүй. Тэгсэн чинь шал өөрсдөө яталцсан уушлаараа тий. Чиний Герман зэгсээр нь чамаатай тий. Альва улс төрд бол тий нэг бүлэг юм үүсэх ёстой. Тэгээд хэлснээр байдаг нэг тийм үнж нохоноо заах ёстой. Чи тийм байхгүй л хийж хэрэггүй гэсэн тийм сэтгэл үүж байгаа байхгүй. Тэгэл өө зайлж Монгол яа. Нэг чи сүрц юм байна. Нөө яг нөө 90 оны үеийн тий 90 онд ч бол өөр байлаа шүү дээ. Цогог ярьж байгаа юм бол яг парламент арчилсан. Тэгээ арчлал гэдэг юм чинь цогог үнэн голоосоо хүрчээсэн юм байхгүй. Тэгээд тэнд өстө социализмын үеийн болохгүй байсан тэр бүх юмны тухай дуулна одоо тэгэл яг үнэхээр
барууных шиг тийм арчилсан гоё нийгэм байгуул гэж тэр үе бүх хүмүүс хүсэж байсан. Тэгэхдээ нөгөө нэг ингээд эргээд харсан чинь нөгөө баруун ч өөрөө тийм төгс байгаагүй. Бас л нэг тархигаалт хийдэг. Яг эдийн засгийн хувьд бол амар өндөр боловч тэгээд тэр нь бас ингээд яг 70 80-аад он хүртэл амар хөгжиж ирээд тэрийг нөгөө нэг барууны нийгмийг одоо удирдах явдаг хүмүүс нь шүү дээ. Яг ус төрчтөн биш бас цаана нэг. Ер нь мөнгө гэдэг юм чинь л бүхнийг удирдаад байна шүү дээ. Даалт хүч байгаа шүү дээ. Даалт хүч тий. Тэр нь болохоор улам баяжих гад одоо нөгөө барууныхаа нийгмийг хүртэл ингэ сүүр байсан. Одоо би бол одоо бүр тэгж л харж байгаа. Тэгээ бидний тэр нэг одоо баруун Германд гэх юм уу да тий. Ерөн Германд сорсон тэр улс төрийн юмнууд ч юм бол яг ингээд үнэхээр тэр нэг улс төрийн үзэл онолыг бол хөгжүүлжсэн хүмүүс байгаа юм. Тэгэхдээ тэр нь орчин үеийн нийгэмд ямч хамаагүй болчиход байгаа юм. Ерөөс орчин үеийн нийгэм болохоор тэгээ үзэл сурталаар биш. Үзэл суртал нь болохоор тэр мөнгө барьж байгаа хүмүүсийн арга хэрэгсэл болчиход байгаа байхгүй. Тэгэл нэг арчлал хамгаална, арчлал гэж яриад тэгсэн мөртөө энэ тэнд бөөн дан самун нэг юм хүчрхийл явагдаад байгаа байхгүй. Тэгэд энэ бүхний чинь бас яг жишээл баруун зөндөө ярьдаг хүмүүс байна. Тэр эрдэмтэн хүн болохоор бүх юм факттай яриад байгаа байхгүй. Энэ характер нь болохоор арчлыг дээдлж байгаа орон гэсэн мөртөө цаанаа үйл явж байгаа ерөөсөө империалист гүрний тийм бодлого явагдаад байна. Тэгээ нэгэн тал арчлал гэдэг чинь угаасаа ер нь бүх юм ярьж байгаа л ёстой газар шүү дээ. Тэгтэл тийм биш. Нөгөө арчлал чинь одоо 90 онд бидний шүтчихсэн баруун чинь яг үнээрээ яг тийм бас өөрсдийн гэсэн юутай үз цорталтай. Тэгээд тэрийгэл яриад арчлал гэдэг нэрэн дор янз бүр юм хийгээл явж исэн л байгаа. Та одоо дахиж дэвших үү? Үгүй би сая бол дэвшээгүй. Ер нь зөвөр энэ бол зөв нэг тийм символический юм байсан. Хүмүүс би одоо ингээ яг ингээл гарах гал юм байна. Гэтэл зүгээр хин гардаг вэ гэдэг нь тодорхой. Зүгээр ямар ч би те бас нэг улс төр сурсны хувьд өөрийгөө цонгох тэр боломжийг өгөх ёстой гэдэг байдлаасаа л хийсэн болохоос. Одоо би бол тэгж бол тэр юу маань өнгөрсөн. Одоо ер нь гол юм маань гитаранда хөгжмөө зориулна, цагаар зориулна, тий. Хөгжмөдөө зориулна. Тэгээд нэг юм битгэд 70 80 90 хүрэхэлгүй дээ. Одоо 70 80 90 хүрэхээс өмнө сургалт гэдэг нэг том асуулт байна л да. Одоо та ичгийн насны хүмүүс, та ичгийн экспириенс туршлагатай хүмүүс бас сургалт бас хийгээсэй. Орчин залуучууд. Би одоо Сандима Colors-ийн хин блэ тогтун байл надад. Их бол дах дээр очиж заалгадаг байсан. Их муу сурсан юм шиг үлээ би мигээд өөрийгөө чамлаад нэг тийм түүх байна те бас. Тогтун чи юу манай өрнө хөх тахгүй. Тий 120 мянгатай. Одоо тогтууны өвөө бол миний найз байлаа. Аав ээж нь болохоор одоо яг бацаа байхад бол дүүнэр жоохон надад 3 4 тэгээд том болоод аав ээжтэй нь бол найзууд болсон. Тэгээд ер нь өвөөтэй би их найз байсан. Тий. Тэгээд тогтун яг нэг 2 3 сар явсан нөгөө нэг тайлгаач бас найз нөгөө сол гитарсан залуутайгаа. Тий. Тэр хоёр чинь 2 3 сар явчаад тэгээд тэр чинь нөгөө юм чинь цаанаас тэр одоо бүр хөгжмийн хүмүүс мэдрэгдэж байгаа байхгүй тэр нэг гитарыг нилээн юм ин ойлгонгуутаа л ерөөсөө шууд хамтлаг руу ороод явчихж байгаа. Тэгэл айгүй мундаг. Одоо би тогтууны хардын тэр баг Монголын залуучуудын шин үеийнхний тэр дуулах стил үгийн хуваарлын тогтуун өдр чинь баг өөрөөр гаргачаад байгаа байхгүй. Өрмөц гаргачаад байгаа байхгүй. Яг н хуушных шиг тий нарт борооны дусаал шиг гэдэг аргаар биш. Яг орчин үеийн залуучуудын юмараа ингээд тогтун бол тийм шин давалгаа гаргаж ирсэн гэж. Тал өрмөц стилтэй шүү дээ. Тийм шүү дээ. Доктор нэг бит хоёр радио дээр бас нэг ярилцлага хийсэн. Ер нь хамгийн ойлгомжгүй дуулдаг хамтлаг манайх шүү дээ. Үгийн зарим үгийг ойлгохгүй шүү дээ хүмүүс. Яг нэг хуучны үгийг хуваалцаад зугтаад тэр чинь угаасаа залуу шууд чинь цаг үедээ дандаа ребелүүд гэдэг байхгүй тий. Хуучных шиг биш. Өөрсдийн юм хийх гэдэг. Тэр нь зөв баг. Гэхдээ тий тэндээс чинь бүх юм хөгжиж ирсэн шүү дээ. Угаасаа Jimi Hendrix одоо барууныхантай нэг аймаг гоё юм
цагаан залуучууд гэдэг ийм л аюу тоглодог байсан юм ингээд зэрэг хөдлөөл. Тэгэл Джейми Хендрикс гарч ирэл тэр чинь хуцсан шаал ор тэгэл тоглож байгаа явна баг тийм систем бүч юм шүмжлээ блюз те. Тэгэл хэвээр амар ойрлуулаа. Тэгэл тэр чинь тухайн үед бол хүмүүс ангаалгасан юм чинь. Гитард чинь бүр ямар болд юм уу гэлээ. Гой өгч юм. Тэгээд зарим нь хүртэл Эрик Клэптон ч хэлсэн байдаг шүү дээ. Энэ одоо Джейми Хендрикс 6 ороо маш яаж тоглоод байгаа юм бэ? Тэр их дом гэрэнэд байдаг шүү дээ. Тэр чинь ерөөсө залуу хүн гэдэг бол яг өөрийнхөө үед ингэж шин юм хийж гарч ирдэг гэдгээр угаасаа энэ одоо хүн төрөлхтний түүхэн бүх хэрэгэл явдаг шүү дээ. Хүмүүс бүх юм хууснараа явсан бол энэ дэлхий чинь хөгжихгүй шүү дээ. Одоо орчин үеийн хамтлагуудыг та бас бүх юм сайн сонсоод анзаарч байгаа. Сонсогч үний үднээс тэгээд бас гитарчин хөгжимчин үний үднээс харж л. Тэр хөгжиж байна. Өө энэ чи яг л одоо бид нар залуу байхдаа бас яаж шинээр орж ирээл бас юм хөгжүүлж ирсэн тэрэн шиг өөрсдөө хийх юм хийгээл явж байгаа. Одоо тэгээд бидний залууг бол бид нар бол зөвхөн нэг шинжлэлийн гадаадын эстрадаар л баруун юм хардаг байлаа шүү дээ хүмүүс те. Тэг чи одоо эдгэр чинь бол дуртай цагтаа харж энэ интернет хөгжсөн гитар тоглох нь амар мундаг болцгооц. Одоо энэ орчин үеийн бархуу, батхуу гэл залуучуудын гитар тоглож байгаа харахад үнэндээ бүр таалсарсан гоё тий. Тийм. Одоо атка гэл одоо бас дунд өрөө орж чинь л да. Эдгэр чи бол хүнхээр бас юмыг бол өөрийнхөө үеийнхэндээ хийж өгдөг. Эдний нэг гоё зоримт юм гоё харагдаад анзаараад. Фанки тоглож чадчихин, блюз тоглож чинь тий. Мөртлөө ингээ жаз рок ингээл юу тийм нэг олон давхраад нэг скилтэй болцсон тий. Мэдээл сайтай. Харин тийм. Амар мэдээлэлтэй болохоор чинь тэр нэг яг өсөж байгаа энэ 15, 6, 7, 8, 9, 20 насны дээр энэ ч маш их мэдээлэл юм аваад тоглоод дагаж сураад тэр ингээ явчихаа. Эдгээр бол хангалттай юм хөгжүүлж байгаа. Тэгвэл дэлхийн хөгжлийг болох зорчод одоо ч дэлхийн хөгжил гэдэг чинь хачин болж байна. Одоо шилбэл ингээл интернетээр чинь 7-8 настай хятад бацаанууд дэлхийн томчуудын юм тоглоод байна шүү дээ. TikTok-оор гараал хэлээ. Тий, тэгэхээр тэр ингээ харахаар боддог байхгүй. Үгүй энэ одоо нэг хуучны томог болсон гитарчдын үе дуусч байгаа юм байна да. Яагаад тэгэхээр одоо шилбэл 17 6 дугаар зууны үед физикийн тухай зөвхөн эрдэмтэд л ярьдаг байсан. Геометрийн тухай. Жирийн арт хүн бол байхгүй шүү дээ. Тэгэхээр тэр хүмүүсийг бол тэр арт хүн бол эрдэмтэд гэж ойлгодог байсан. Тэгэхээр тэр хүмүүсийн хийжсэн нээжсэн юмнуудыг бид нар одоо орчин үед 4, 5, 6 дугаар ангитай зөв үзэл гараа явуулчих. Тэгээд ингээ бодохоор тэр 16, 17 дугаар зууны үеийн одоо тэр эрдэмтдийн 18 дугаар зууны үеийн эрдэмтдийн имийг 10 жилийн хүүхдүүд бүгд үзэл гараа явуулчих байгаа шүү дээ. Тэрнтэй адилхан гитар нэг одоо энэ зууны эхнээс өгсөн нөгөө гитар маань 60 70 оны үед бүр ингээ домог болсон гитарчдаар ингээ явж исэн бол тэр маань бүр одоо ингээд одоо энэ даяарчлалын үед зүгээр нэг тосхны бацаан тэр бүхний тоглодог болсон байна. Тэгэхээр ч одоо яг тэрнтэй адилхан тэр нөгөө нэг одоо хөгжлийн явцад явж байгаа байхгүй юу? Гэтэ ер нь гитар суух гэдэг бол яалтчгүй хүнээс 3 жилийн өдрийн 8 цагийн юу шаарддаг юм. Тэрийг тэр хүүхдүүд багтаал хийчихэж байгаа байхгүй юу? Тэр хүүхдүүд ямар хүүхдүүд вэ гэхээр эцэг нь аягүй тийм гитар тоглох гэж явсаар хагаад мараагүй хүмүүс байдаг. Тэгээ эртэн бүх гитарууд байгаа. Тэгээ хашруулбал гитар яаж сурахыг бол ойлгосон. Тэгээ дээрээс нь 80 90 оны үед чинь нэг барууны гитарч бүгд нь сургалтынхаа видеонууд хийгээд тэндээс ч ерөөсөө тэг гитарын нарийн нууцууд ч бүгд задраа явчихж байгаа. Яг үнэ. Тэгээд одоо Азийн орнууд Латин Америк одоо ерөөсөө угаасаа Латин Америкийн орнууд ч гитарч хүмүүс шүү дээ. Тэгээд ерөөсөө энэ бүх юм ч амар өндөр хөгжөөд одоо энэ бидний домог шиг боддог байсан үе маань өнгөрчлөх шиг байна да. Яг тэр бол мөнхөд оршин л доо мэдээж хэрэг. Агуу тэр соёл гэгэрэл урлаг хаа холдох. Тэд нар бол суур үе үед л сонсон тий үе үед л сонсон. 50 жилийн дараач таны хэлдэг зүг баг. Яг энэ орчин цагийн залуучууд их хацтай. Яг л ингээд гар утсанд энэ алгын чинээ төхөөрөмжийн дотор бүх юм нь байж идэг. Тэгэл
дуртай юмаа сурна, дуртай юмаа үзнэ. Жохон хичээл зүтгэл шаардлагатай байна. Тий. Яг залуучууд байхгүй нэг юм болохоор нэг юм руу төвлөрч чадах юм жоо. Яагсан баг. Яа нэг юм руу төвлөрч чадаад тэрнээс өөр юм үзэхгүй хүн тийш явах юм бол тэгэл дорхноо л ерөөсөө ир юмныхаа авал эзэн боломжгүй шүү. За тэгээд цаг маань бас өгцөн байна их болдох юм. Тэгээд би энэ өөрийнхөө подкастыг нэг юу яа. Нэг уламжлалт асуултаар дуусгах тийм. Тэр асуултаа асуугаад өнөөдрийнхөө подкастыг дуусгая да. Танихаар ад жаргал гэж юу вэ? За энийг бол би оюутан байхдаа их хайсан. Манай нэг герман найз байдаг Үлэх. Тэрч ажил хийж байхдаа ер нь хүний амьдрал бодох учрыг юу байдаг. Тин чи яг одоо нэг Карл Поппер гэдэг нэг хүний номыг ашиг надад өгсөн байхгүй. Чи энийг нэг унш. Тэгээд хоёр энэ тухай ярилцъя. Яг Карл Поппер гэдэг маань Австрийн амар том философч, орчин үеийн философч байхгүй. Тэгээд тэр хүн болохоор юугаар алддаг тэр философийн нарийн асуудлыг энгийн үгээр илэрхийлж чаддаг. Тэгээд бүр хүнд өөр илэрхийлэх бол энэ бол нүгэл гэж боддог тийм. Энэ бол чи бие тоосон байлаа. Бүр хүнд ойлгохоор бичих хэрэгтэй. Яг тэр үний тэр номон дээр юу байсан гэхээр ад жаргал гэдэг бол хийх дуртай юмар л хийдэг. Тэрүүгээрээ хүмүүс төлөөлж шүргдэг. Энэ сэтгэлгээл хүн ад жаргал гэж боддог тийм. Одоо жишээл гуталч юм бол гутлаа хийгээл чиний хийсэн гутал гоё шүү гэж хүмүүс ирэл хийлгдэг байх юм бол энэ альва хүний ад жаргал байна. Тэгээд дэлхийд дээр чинь айгүй олон юу вэ шүү дээ тийм. Мэргэжил салбар хүний хийж чаддаг юм байна. Зарим нь хүмүүсийг зохион байгуулж чаддаг хүмүүс байна. Тэр хүмүүс чинь тэрийгэ хийгээл хүмүүс юм хийж өгөөл тэр хүмүүс ад жаргалтай байх юм бол хаширч кафе аваад тэгэл утгаар одоо ер нь л дуртай ямаа хийгээд энэ амьдралд хүмүүсээс хүндэтгэл хүлээн зөвшөөрөл авч байгаа юм бол энэ байна. Маш их олон зочид маань яг энийг хэлж байгаа тийм. Яг хэлдэг. Хүн дуртай ямаа хийсэн цагт бол хамгийн ад жаргалтай байна гэсэн. Та бол яг зөв хэллээ. Тэгээд өнөөдрийнхээ подкастыг ерөөхдөө өндөрлүүлье. Би өнөөдөр их бол дахта та хэдэн гитартай вэ? Таны гитар ямар үнэтэй вэ? Та ийм бидний нөгөө мэддэг зүйлийг бол ярихыг хүссэнгүй. Бас нэг бол дахын дотор байгаа, вокахын дотор байгаа зүйлийг ярихыг хүслээ. Тэгээд сая халууны тухай ярьж байгаад нэг бол дах маань туул дээр очиж сэлт юм өгсөн. Гинхэн 102-ын хүүхдийн яриа хийдэг ярьсан тийм. Бид нар ч бага бахта өглөө 9 цагт очиж цаг сэлнэ. Өдөр 13 цагт очиж цаг сэлнэ. Орой 9 цагт очиж цаг сэлнэ. Тэгээ нэг удаа яг тэг сэлж яхад нар хэрчижсэн шүү дээ амар гоё. Тий. Бүр яг нар хэртэл бүр ингээд бүтэн алгуулсан байхгүй. Тэгээ бүр орой болоод орой утсан юм шиг болоод бид чи уснаас гарч усанд байгаа хамаагаа. Тэдсэн тийм төөхүй. Тэгээ усандаа сэлж ад жаргалтай байгаараа гитараа тоглож хамгийн гол ад жаргалыг засруулаарай л гэж өрөөмөр нь. Инх бол дахта болно таны гэр бүлийнхэнд бас эрүүлийг хийх хүсмээр байна. Хамгийн гол юм тий. Тэгээд бид хоёрын энэ өөрийнхөө яриа бас эхнийх биш, сүүлийнхч биш. Тэгээд хоёулаа бас дахин гой сонин содон мэдээлэл уулзсан шүү. Дуртай явуулцнаа. Баярлалаа инх бол дахаа. За. Ингээ өнөөдрийнхөө подкастыг өндөрлүүлье. Бид хоёулаа хамт байсан та бүхэнд баярлалаа. Та бүхэндээ ч гэсэн эрүүлийн сайн сайхныг хүсье. Баярлалаа.